За манай шар тосны гол онцлог нь малчны хотноос савлагдсан гардгаар онцлогтой. Сарлагын шар тос бол бусад шар тосыг бодох юм бол амин дэм тослого нь их өндөр байдаг. Ундны цагтаа халуун ундандаа хөвүүлж явах юм бол хөлсөөр дамжуулан хүний хорыг гадагшлуулдаг. Тийм онцлогтой шар тос байгаамаа. Сайн байна уу? Намайг Эг Чимэг гэдэг. Баянгор аймгийн Эрдэнэ цогц сумын эрх тамжи 5 дугаар огийн малчин эмэгтэй байна. Би 2020 онд хөдөлмөр халамж үйлчлэгээний газараас зарласан стартап уралдаанд оролцож, яг малчны хотноос шар тосон савлан гаргах зорилготойгоор оролцоод эхний санхүүжилтээ аваа, сургалтандаа хамрагдаад, тэгээд тэрнээс хойш тасралтгүй сав баглаа бодлыг тал дээр өрмөө яаж гашууруулахгүй хадгалах тал дээр анхаарч 5 жил хөгжүүлж ирээд одоо ингээ худалдаанд гаргаад эхэлж байна. Тэгээ манай шар тосны онцлог нь болохоор яг малчныхаа хотноос савлж гаргадаг, шилэн ариутгаад ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд савлан гаргадаг. Одоо бүх үйл ажиллагаанда хувансар сав ашиглахгүй савлж гаргаж байгаа. Бэлчээрийн малын сүүний өтгөн чанар нь өндөр байдаг. Энэ бэлчээрийн малын сүүний хогшин бол шар тос байд юм а. Хүний биед маш олон амин дэм эрдэс бодис өгч чаддаг. Манай шар тос өдөрт 5 грамаар хэрэглэдэг хүмүүст зориулаад жижиг хэвлсэн гаргасан. Тэгээд шилтэй болохоор 300 грамтай 500 грамаар савлагдан гарч байгаа. Цаашлаад шар сүүнийхээ бүтээгдэхүүн гаргаж эхэлж байгаа. Одоо сүүнд байдаг амин дэм эрдэс бодисын 58% шар сүүндээ үлддэг. Ийм сайхан бүтээгдэхүүнээрээ одоо эрдэнэ чихрийн оронд шар сүүний гатам, шар сүүний варен, шар сүүний дарс гэх мэтчлэн гаргах бэлтгэл ажил явагдаж байгаа. Манай шар тос болохоор хотод органик төв гэдэг яг нэг хими, орц найрлаггүй бүхэл органик бүтээгдэхүүн зардаг тэр төв дээр зарагддаг. Органик төвгүй пэйж хуудасаар оронгууд утас байгаа. Эсвэл чатаар холбогдоод хөргөлдөр авчиж болно. Баянгортон бол их намын худалдааны төвөөр Баянгорт үйлдвэрлэгдэг гэсэн өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүн барлуулдаг цэг дээр барлуулагдаж байна. За энэ манай сав баглаа бодлын талаар бол шилээ сайн чанарын шилийг ер нь уртлаас захиалж авдаг. Тэгээ шилээ хариутгаад тэгээд шилэн зориулаад ийм төсөлтэй стикер хотоос захиалгаж хийдэг яг энэ шошгын ярилга. Манайх хоршоо болоод 1 жил болж байгаа. 10 айл хоршин нэгдээд яг энэ өрмөө шар тосон нийлж савлж байгаа. Цаашлаад одоо ойр орчныхоо малчин айлуудынхаа нөгөө хувцар савнд хадгалахгүй яг нэг шаардлага хангасан тоснуудаа нийлүүлж борлуулалтанд гаргахаар төлөвлөөд энэ жилээс ингээд эдээ цагаа гарахаас өмнө төлөвлөгөө гаргацсан байж байна. Эдээ цагаа гарсан улиралд бол өдөрт 10 литр шар тос гарах боломжтой. Тэгээд өвлийн цагт намар нөөцлсөн шар тосоо савлан гаргана. Тэгээд шар тосоо одоо эхнээс нь өрмөө пактлаад хураачих юм бол нөгөө гашуу амт хаяхгүйгээр яг нэг одоо хайлмик гэж байгаа юм шиг гурил хийж шар тосоо гаргана гэхгүйгээр ер нь ингээд цэврээр нь гаргаж савлан эхэлж байгаа манайх. Тийм технологи өвөр Монгол руу сургалтаар яваа тийм технологи судалж ирээд одоо хөдөө тоног төхөөрөмж ажил хөнгөлөх жижиг дүү хөдөө тохирсон тоног төхөөрөмжийн судалгаа хийж яваад ирсэн. Тэгээд яг үйлдвэр үйлчлэгийн дээр ашиглаж байгаа. Одоо сүүлийн үеийн нарны цэник хураагуур бол боловсронгуй болцсон. Одоо 220 мараа өөртөө гаргадаг болцсон. Тэгээд газар ажилдаг тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа. Тэгэл тог өсгөгчөөр ашиглаждаг. Цэцгийн ялгах машин хэрэгжилж байна. Шил ариутгахч ашиглаж байна. Тэгээд шар сүүний чихэр хийх тал дээр нөгөө газын тогоо ашиглаж байна. Тэгээд тэрнийг дагалдах бүх материал одоо нөгөө чихэр хэвлэгч байд юм уу? Бүх тоног төхөөрөмжийн ер нь бэлтгэсэн байгаа. Манай шар тосны онцлог нь бол малчны хотноос савлагдан гардаг 100% шар тос. Ер нь сарлагын шар тос бусад шар тосыг бодох юм бол тослог амин дэм нь өндөр байдаг.